Хувьсгалыг анхлагчдын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж мэдээлэл гаргалаа. Тэд сүүлийн өдрүүдэд Монголын ардчилсан холбооны дарга улсын хурлын гишүүн Батлагтай холбоотой асуудлаар тус холбооны гишүүд хоёр хуваагдаж талцах хосонд харамсаж байгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол улсын үндсэн хууль шүүхээр гин буруутай тогтоогдоогүй хэнийг ч гин буруутай үйл болно гэсэн залтыг үндэслэн асуудалд хүлээстэй хандахыг анхлагчид уриалваа. Ардчилсан хувьсгалын манлайд явсан хүмүүс ийхүү хоёр талцаж сарнин бутрах нь ардчлалыг үгүйсгэсэн эсрэг талын нөхдөд том боломж гарч ирэх аюултай. Нөгөө талдаа 25 жилийн өмнө байгуулсан хувьсгалаа баллуурдан хаях эрсдэлтэй болсныг ч ахмадууд санууллаа. Сейчас бид ардчилсан холбооны энэ асуудлыг одоо цахим ертөнцөөр одоо хоорондоо маргалдаж, хэрэлдэж, талцаж ингэ шийдвэрлэхгүй. Ардчилсан холбоо бол их хурлаа хийх ёстой. 4-р сарын 15-ны өдөр Монголын ардчилсан холбоо их хурлаа хийж өнөөгийн улс төр нийгмийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч энэ удирдлага арай ардчилсан зарчимтай боловсроггүй болгож ингэ цаашаа ажиллах ёстой. Тэгээ нэг хүнийг дагаад хуйлраад ингээд одоо тэр хүний буруу зүгийг мдээгүй байжээж ийм байдал руу орно гэдэг бол ардсан холбооны гишүүдийн хувьд ардсан холбоо гэдэг байгууллагын хувьд бол байж болохгүй асуудал гэж үзэж байгаа. Монголын ардсан холбооны он цохирлыг эх 4-р сарын 15-ны дотор яаралтай хийж холбооныхоо дүрм журм цаашдаа үйл ажиллагааны зорилтоо бүгдээрээ хилцэж нэг саналтайгаар батлах шаардлагатайг ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөөс мэдээллээ. Мөн тэд үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн улс төрийн намуудад итгэж ардчлалын хотож нохой байх үүргээ орхитуулах болсон гэж Монголын ардсан холбооны удирдах зөвлөл болон дарга Батулга нарыг шүүмжилсэн юм а. 16 оны сонгуульд дуусгаас өмнө улсын хурлын хийж гээгүүл чадах одоо гишүүдийн нэг том ажил бол энэ намуудын тухай хуулийг дахин авч шилжиж яаралтай батлах нэг юм том асуудал байна. За энэ хуулийг зөв зүйтэй сайн баталж чадсан тохиолдолд энэ цаашд гарах иймэрхүү одоо Монголын ард түмнийг эвдрэлцүүлсэн, талцуулсан ийм маргаан мэтгэлцээ эрс зогсох, багасах, бүр байхгүй болох юм магадлал бол өндөр бий. Өнөөдрийн байдлаар бол сум орон нутаг баг хороондоо хүртэл одоо 2-3 татцсан нам өвчлөрөө татцсан ийм байдал бол байгаа. Засаглалын хямрал нүүрлсэн энэ үед үндсэн хууль улс төрийн намын тухай хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж эрүүл төрийн бодлого ард түмнээ бодсон улс төрийн намуудтай болон хамгийн зөв гарцаа гэж Ахмад Бартцаанууд үзжээ. Мөн эдийн засаг төрийн хямралтай ийм үед Монголын ардсан холбооны гишүүд даацтай дуугарч хөдлөх ёстой гэж ярьсан юм а.